боломжийн зөв хүнийг нэр дэвшүүлж байгаа юм гэж ойлгож байгаа. Энэ хүнд бол улс төрийн ажлын дадлаг туршлага өндөр. Тэрнээс гадна одоо төрийн яамны дэд сайд улсын хурлын дарга гэдэг хариуцлагатай ажлуудыг шат шатанд үр дүнтэй хийж явсан хүн байгаа. Тийм учраас энэ боломжийн нэр дэвшсэн байна л гэж ойлгож байна. Одоогийн шинэ ерөнхий сайдыг одоо тухайлбал ямар нөхцөл байдал хүлээж авч ийн гэж ойлгож байна. Шинэ нөхцөл ерөн засгийн газрын ерөнхий сайд болгол хатуу нөхцөлд ажилдаа ордог. Энд одоо бол энэних бол гадаад дотоод нөхцөл байдал бол амаргүй байгаа. Хоёр давхар. Гэхдээ зэрэг амаргүй. Яагаад гэвэл төсвийн орлого тасарч байна. Олон улсын геополитикийн асуудал, Америкийн тарифын асуудлууд дэлхийн эдийн засгийн өсөлтөд бас тодорхой нөлөөлөх ил болоо явчлаа. Тэр байтугай Америк өөрийн дотоодын эдийн засгийн өсөлтөд саарад эхэллээ. Энэ бүхэн бол манайд тэртээ тэгвэл тусна. Тэгэхээр энэ гадна дотн олон асуудлыг л зохицуулах энэ хүрээнд шинэ ерөнхий сайд улсын хурлаар орохоор болж байгаа шиг байна. Ерөнхийлөгчийн талын хүн гэдэг юм уу? Ерөнхийлөгчийн одоо үгэнд сайн орох хүнийг одоо оруулж ирлээ гэсэн ийм яриа байна. Та юу гэж харж байна? Ер нь бол одоо бид нар монголчууд сүүлийн жилүүдэд их хартай болсон. Үнэхээр ч одоо төр засгийн байгууллагуудын үйл ажиллагаанаас болоод ард түмэн бол хартай болж байгаа. Тэгэхээр хэн нэг хүн ямар нэгэн албан тушаал товлогдох болгонд, тодорхойлогдох болгонд араас нь ийм тодорхой асуудлууд гарч ирдэг. Энэ одоо хэний талын хүн юм. Энэ яагаад гараад ирэх вэ? Тэр утгаар нь авч үзэх юм бол Монголын залуучуудын байгууллагууд бас Монгол Ардын намын дэргэдэх залуучуудын байгууллагууд өдөртөх ажил хийж явах үеэсээ одоо ерөнхийлөгч хөрөлсөв одоо нэр дэвших Сандан Шидрэ хоёр бол олон жил хамтарч ажиллаж байгаа. Тэр утгаараа бол ерөнхийлөгчд их ойр хүн. Зүгээр одоо их хурлын дарга байхдаа тэрний тал, энэний тал гэдэг юм бол их харагдаагүй. Хурлын дарга бол хариуцлагатай хийжсэн. Би бодоход энэ хүн маань ерөнхий сайд бол Монголын ард түмний талын хүн байгаасаа л гэж их хүсчээд улсын хурлын гишүүний өвд тэр талаас нь бас боломж нөхцөл бүрдэх гэж засч залуус хичээж ажиллая л бодож байна. Та цаанаа